бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хуудас сэргийгч чулуунд утга зохиолын подкастын маань шинэ дугаар хүрэх гэж байна. За бид энэ дугаараас эхлэн хуудас сэргийгч чулуунд сенс буюу мэдрэмжийн булангаар үргэлжлүүлж байгаа юм. Хуудас сэргийгч чулуунд подкаст нэвтрүүлэг. За тэгээд бидний эхний дугаарт бид бол манай Монголын утга зохиолын 80-90-ад оны нэгэн сод төлөөлөл, яруу найрагч, зохиолч, шог зураач, гүрч авын нямд оржийн Бенсэн үлгэрч номыг авчирсан байгаа. Тэгээд одоо Бенсэн үлгэрч номоос нэг өгүүлгийг онцолж байгаамаа. За тэгэхээр бид хоёроос өмнө нь уншаад товчхон ярилцсан. Тэгээд 5 дугаар гяндан гэдэг өгүүлгийг сонгосон байгаа тий. Тэгээд урт өгүүлэг байгаа гэхдээ. Тийм. Өрнөл нь сайхан. Тийм. Тэгээд за ингээд өгүүлгээ эхлээд уншаад явъя. 5 дугаар гяндан ам. Амар сүрэн охиныг Оросын нэгэн хотод нэхмэлчин болохоор суралцаж байтал зөөргүй хайртай эмийн иларшгүй хүнд өвчнөд нэрвэгдсэн тул дэрэгдэн байж толгойг нь өргөхөөр төрлөх сумандаа буцаж иржээ. Эмийн ганцхан түүнийг л хүлээсэн нь тодорхой болов. Охин замын тоостой хүүтэн гацраа турж ицсэн шанаанд нь наахад эмгэн охин минь ирлээ одоо боллоо гэжээ. Тэгээд сүүлчийн хүчээ шавхан өндийж дэрэн дороосоо нэгэн зүйлийг гаргаж ирэв. Чухам юу болохыг нь тэнд байсан хүмүүс огт анзаарсангүй бөгөөд эмгэн түүнийг хэдийний гартаа хатгажээ. Аяган тус хийгээд ир охин минь амар сүрэн дунд шаазан дүүрэн ус хийж эмээг ихэд иргэд очиход хүмүүс ямар нэгэн хар домын үйл хийх нэ гэж бодцгов. Эмэгнийг гараа сунгахад аяганд под хийх чимээ гарч ус цалгин асгарлаа. Хардаа охин минь. Охин тонгон гарав. Том мөнгөн зүйлт байхыг бүгд үзлээ. Харин хизээ нэгэн цагт шигтгэн гээгдчихсэн бололтой хоосон суурь нь хонхон харлахыг тэд харав. Чамд өгч байгаа юм. Эмийн тэгж хэлээд нүдэ анж дахин хизээч нээсэнгүй. Эмгэн ганц өргөмөл охинтой байсан боловч тэр нь амар сүрэн гүлгийтэй байхад нь орхичхоод цэргийн хүн даган талийжээ. Тиймээс ч оршуулган дээр амар сүрэнгээс өөр нойтон сормостой хүн байсангүй. Хар илгийн тэдгээр хүмүүс эмийг нэг санд минь төдөөлөвчгээд хөөр хідөө бүр хоосорч гүйтсэн хүн байж тээ. Ач охиндоо шигтгэн гээгдчихсэн ганц мөнгөн зүйлтэл үлдээлээ хэмээн ярилцгаав. Хойлгийн бяцхан будаалгын дараа охин эмийг ихэ өгсөн юмыг сая саналаа. Бурхны өмнөх зулын дэргэд хит хонсон мөнөх аягтай уснаас зүйлтийг гаргаж ирэхэд өнгөгүй том шигтгэн тооноор тусах барамнсан туяанд нэвт гэрэлтэв. Эн чин шигтгээтэй юм байна шүү дээ гэж охин сая л ойлголоо. Ус руу нь буцаач хийхэд дахиад л уусах мэт алга болов. ертөнцийн хосгүй тунгалаг юм гэдэг зөвхөн энэ л бүлгөө. Түүнийг охин түлхүүрийн гинжээр осрлоод хүзүүндээ зүвчгэв. Амар сүрэн сургуулиасаа нэгэнт жилийн чулуу авсан тул буцсангүй. Харин талигачийн 49 хоногийг гүйцээчгээд гэрээ нүүлгэн жуна химээх айлын дэргэд буулаа. Хуучин хамт байсан хот нь нүмер нүүлэг ихтэйч эмээгийнх нь оршуулга дээр мөр гаргаж сан тавихаар ирсэн өвгөн зүүн урд зүг буур сэлгэхийг зөвлөсөн тул настай хүний дэргэд сүсгтэй болж өссөн охин үг дуугүй дагжээ. Тэрхүү жуна гэгч 40 хол гарсан тарган шарир гэртээ хөгшин гэгчийнхээ хамт сууж нэгдлийн актны морь дадгуулах бөгөөд эхнэр нь сумын төв дээр сургуулийн насны хүүхдүүдэд захин тусдаа суудаг бүлгөө. Гэвч энэ нь зөвхөн шалтгаан байв. Ах сурч зодуурч эр нөхрөөсөө тэр авгаа бүр мөсөн салж байгааг хүн бүхэн мэдэх болжээ. Охин эмээгээсээ үлдсэн хідэн хонио даган өдрийг өнгөрөөж гэрт орж им гадаа гарч ирийн үлгэрээр нэгэн өвлийг туулав. Хахир хатуу энэ өвөл дуусах болоогүй байлаа. Цагаан сарын битүүний урд өдөш тэдний бүх биенээс нь арх нэвт хангалсан жуна гуйн орж иржээ. Тэгээд шуудхан гэрийн зүүн талаар өксөж охиныг хоймрын бор авдарч шахаж байгаад хөхийг нь атгав. Должийн ихчээ хэмээн бадам жунагийн ихчиг охин дуудан хашгирахад согтуу ир сая гараа аваад шүдэ хавирч цагаан сар руу хар нулимсөө өөрөө мэдэрээ гэжээ. Ийхүү занчхаад орж ирсэн шигээ сандран гарч отоход архины нүмхийн үнэр гэртүүлдэв. Охинд уйлахаас өөр шид байсангүй. Битүүний өдөр жунаанд их л олон хүн ирж орон гарan хөлхөөр болсоор өнжлөө. Амар сүрэнч мөчөөгөө өгсөнгүй гэрийнхээ тоосыг буулгаж ганц бич гэлээ хинээс ч тутахгүй шинэлхээр бэлтгэв. Хөөхий эмээн хүлийнхээ авдарт хогийг ч ёстой хулганы хуйуу шиг цуглуулсныг сая удалж мэдлээ.
Олсны тасархай, хуучин гутлын зулаг, тэмээний ганц атга эм ноос, хар домын үйлдэл хэрэгэлдэг байсан бололтой бих болсон шаазангийн хагархай гарч ирэв. Бүр 40 хэдэн оны сонингийн шарлсан цаасанд боосон нэгэн зүйл байсныг задлж үзвэл чонын хор байлаа. Хэдэн жилийн өмнө эмийн түүнийг хотныхоо галзуурсан нохойд өгч байсныг охин санав. Хор идсэн нохой саахалтын зайтай давхиад үхэдхийн унахад эрчүүд араас нь мордон давхиж очоод газарт булсан билээ. Охин тэр бүгдийг ялхан салгаж хаяхыг нь хаяхтаа мөнөх хорыг хожим газарт булхан зүйтэй гэж үзсэн учраас тэрүүхэнд нь хөндлөгөө орхижээ. Тэр нь Эдрет явдлын үүсэл болж үлдэв. Үдшин жунаагийнх их л хөлтөө битүүлэх шиг болсон бөгөөд харин охиныг битүүлгийн тавхтай бууз хүүхдээр хургуулжээ. Маргааш нь нар уулын толгойд тусгүйэр охин ёсыг бодож жунаанд орж золгохоор дээлийн шинийг өмсөж зүсний цагааныг толдон авдрынхаа өмнө дуулам талын цэцгэрхүү хөөхөн хүүхэн болж би хэмээн аялан байтал 2 хүн орж ирэв. Ингиж гинэтхэн настай хүмүүс ясвалтан төрүүлж орж ирсэнд охин балмагдан золгох эсгээч мэдлгүй зог тусахад тэд "За, одоо цаг боллоо, гарцгаая да" гэжээ. Хизээч хинт ч хар буруу санаж яваагүй охин юугаач мэдлгүй хөтлөгдөн гарахад жунаан гэрийн үдэг атстай багнаар дарсан 3 хүн зогсож байв. Эмиигийнх нь оршуулга дээр хийж байсан элдвийн ёслолууд одоо ч үргэлжилсээр байгаа мэт санагтаад зог тусаж "Эн чинь юу болоод байгаа юм бэ" гэлээ. Хин ч хариу хэлсэнгүй бөгөөд харин ч түүнийг сугдаж явсан авгай ууртаа гихч нь нударчээ. Жунаагийн үүдэнд эртний хөвтүүл мэт сүртэй зогсохэр агаар тэнгэрээс салхин үгүй, асар хурмстаас хур үгүй, агтмоор эцэд зүдэрсэнгүй, ам бийс чин сүлдсэнгүй, ах дүү нартаа амархан морилж ирвүү гэж хэлэхэд ууртай авгай хариу мишээж хурмс тэнгэрээс хур орсонгүй, хурдан морд зүдэрсэнгүй, хувтаа явдал саатсангүй, худургийн газраа хурдан дүргэн бараалхаж хэрлээ хэмээн дуржигнууллаа. Амар сүрэн сая л бүхнийг ухаарав. Ээжээ намайг яаж байгаа юм бэ гэж тэр хойш суун дуу алтахад хүмүүс дэмнэн авч хаалгаар сэвхийтэл түлхчихлээ. Гэр дүүрэн хүмүүс ганцхан түүнийг хүлээн сууж байв. Яаж байгаа юм бэ хэмээн охин дахиад л уйлан дуурахад богтос гэдэг малын ёс, богтлон гэдэг Монголын ёс гэж нэг их хилэмгийн доломгой хүн хөрвүүлсээр угтаж ирсэн нь түүний нөхөр болох гэж байгаа Жунайтан байлаа. Охиныг зүүн талын орон дээр ухаан санаа нь орон гарan сууж байхад найр эхлэв. Их үдийн гүхэрд түүнийг гадаалахаар босоход нилээд цогцсон Жунай даган гарчээ. Амар сүрэн шууд гэртээ орж авдарт байсан чоны хорноос нэгэн үрлийг авч ширээн дээр байсан мөнгөн аяганд хийгээд дээрээс нь ус дүүрлээ. Тэгээд гүнгэрваа руу харахад эмээгийнх нь хідэн үеэрээ шүтэж ирсэн догшин сахиус үзэгдэв. "Бурхан минь, би тань руу очлоо" гэж охин шивнэлээ. "Яг одоо явлаа." Энэ үед Жуна барсын алхаагаар дэвхрэн орж ирэхэд Деважингийн унааны чимээ чагнан суусан охин яаж ч чадсангүй хажуугаар нь ухасгийн зурж гараад бараагаа түшин асгарт лөөлөв. Жуна удаж гарч ирлээ. Охин шуртгийн гэртээ орвол ширээн дээрх аршийн хор буцлагсан аяг нь хов хоосон байв. Хүний урманд шавхруулж үлдсэнгүй бөгөөд хэдийнэ өнгөө алдаж амжсан ёроолт нь үдийн өндөр наран ээж байлаа. Гадаа гэрт хөлжүүлсэн хүмүүс шуугалдан үе үе инээлтэн амар сүрэн ухарсаар гарахад найрын гэрийн утаанаас нь хүртэл архи өнөртөх шиг болов. Энэ утаат яндан удахгүй буулгаж өрхийг нь бүтээгээд сархад асгарсан ширээн дээр нь авс тавина. "Би чинь хүн алчглаа. Амар сүрэн дуу алдснаа ханцуугаараа амаа дарж арх шухрав. Тэгээд ухсхийн хаттай уулууд унам тусангүйлээ. Хорвоо дэлхий дээр хизээ нэгэн цагт галуу юулэхэд хүл нүцгэлээд оюу номин ман шүрэн чулуун дээгүр дамжин тэнгэрийн хаяа руу явна гэж тэр охин зүүдэлж өссөн бөгөөд чухам одоо л тэр зүүдэнд бодит зүйл болсон мэт самуурсан ухаан санааг нь оролдоно. Өмнө нь оюу номин ман шүрэн чулуу цоохорлож дахиад л оюу номин ман шүр үзэгдэнэ. Охин үүнээс өөр чулууг нэрлэж мэддэггүй байлаа. Нэгэн цагт дарийг чулуу гэж боддог байсан боловч тэр нь аимшигт зэвсэг байсныг мэдээд хэртгийсэн. Харин боржин чулууг аарцны чулуу, элхэн чулуу, гаргамжааны чулуу гэж нэрлэдэг байлаа. Одоо тэрхүү нэрлсэн чулууд дуусч охин сүүлчийн хүчээ шавхан зүтгэсээр хисаан дээр гарч зогслоо. Тэр дор 2 гэр нь харагдаж байснаа нулимсэнд нь живэн бүдгэрч алга болов. Охин урагш алхлаа. Дахиад нэг алхахад тэртээ доошоо дүүгүүрийн чулуу адил харвна. Дандаа л чулуу зүдлээ гэж байх юм хэмээн имээ нүглэж байдган санагдахад аг засгийн ингэрээ дарав. Гарт нь зүйлтэн тэмдэрэхэд "Үгүй би амьдрах ёстой" гэж шивнэлээ. Тэр зүйлт шидэт зүйлт байв.
Маргааш нь түүнийг сумын хэсгийн төлөөлөгч баривчлан сум нэгдлийн зочд буудалд хүргэж ирлээ. Тэнд аймгийн цагдан сэргийлэхийн тусгай хэлтсийн мөрдөн байцаагч тогтох гэдэг өндөр цагаан залуу сайхан хар хөмсгөө зангидан байж анхны нүчгийг авчээ. Би хор өгсөн нь үнэн, тэрнээс л боллоо гэж охин хэлээд толгоогоо гудайлгахад хүзүүний зүйлд санжигнан ингрийнх нь мөнгөн товчийг цохиллоо. Охин уйлж байв. Харин тогтоход түүнийг анзаарахсгүй байсангүй бөгөөд хүчтэй цочролд орсноос чихэн шөөглөнө. Барьж байсан үзгээ алдахад тэр нь ширээн дээгүүр өнхөрсөөр шалан дээр унав. Тогтохын нүд амар сүрэнгийн зүйлтээс салсангүй. Энэ бол түүний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигт мөч болоод чухам үүний төлөөл тэрээр энэ ертөнцид ирсэн мэт. Дахиад л шиг чихэн шуугахад нүдэ анив. Зүрх нь хүчтэй дэлсэн. Харин түнд сансрын нисгэгч шиг эрүүл сарвал бие заяажээ. Ямар нэгэн хуучтай хүн байсансан бол энэхүү гайхамшигт учрлыг тэсвэрлэж чадалгүй унахаар байлаа. Амар сүрэн шуугтнан байж нулимсаа арчаад мөнөх тэртэй том зүйлтэй атхан авч ингэрлүүгээ далд хийхээр цээжээ өргөхөд наатахаа өгөөтөх гэж мөрдөн байцаагч огцом дуурав. Охин нин дуулууртай хөдөлж зүйлтээ салхан ширээн дээр тавив. Зүйлт тогтохын атханд ормогц гаднаас хэсгийн төлөөлөгч орж ирлээ. Охиныг гаргаж хоолол, цагийн дараа аймаг руу хөдлөнө. Тэднийг хөдлөлтсөн гармагц тогтох зүйлтний шигтгэхийг салган авч жижирсэн гарынхаа алган дээр тавиад нүдэ анин жингэн тогтоох гэж мэрийв. Шинжээч мэрэгжлийнхээ туршлагаар 350 г буюу 820 орчим карат гэж тогтооход шанааны судас хүчтэй л өгшөө. Түүний зүүн совин алдсангүй. 820 карат алмаз эрдэнэ. Энэ бол тоглоом биш байлаа. Хүн төрөлхтний эрдэнсийн хувьд цоо шин эрен эхэлжээ. Тогтох зүйлтэй бушуухан хармалчхад ухсгийн босож буудлын хөгшин шалыг намалцтал ийштэй шалгахдаа алмазтай холбоотой мэддэг бүхнээ эргэн санав. Хэдэн жилийн өмнө Америкийн нэгэн жуулчин эмэгтэй зочид буудлаас 5 каратын алмазтай бүгжээ алдахад цагдаагийн ангийн бүх бие биерэл бүрэлдэхүүн хөдөлж билээ. Ирлийг нислэг тэргээр хурж ирсэн генерал өөрөө удирдах байж олсон. Тэгэхэд тогтох бас нэг юм олсон нь ганц олдох насаа эрдэнсээр чимлэх шунал. Шунал бол зориг, зоригтой хүн сайхан амьдардаг. Одоо тэр залуу бадрангуй ихээр мушив. Энэтхэгээс алдсан алдартай уул шиг гэрэл гэдэг алмазын төлөө хүн төрөлхтөнд 530 хэдэн жил алалдсан. Зөвхөн элтний хүчээр ав гэдэг ураа өрөнд орны хүчрхэг баян шилтгээнүүдийг холбон цуурайтаж түүний төлөө хамгийн эрэлхийг ирчүүд амнасаа өгсөн. Тэр алмаз 800 карат байсан. Тэгвэл энэ зүйлтний алмаз түүнээс 20 каратаар илүү. Тэрхүү цус эрднэр Английн хатан хаан Виктория гайхуулж явсан бол энэ эрднэр талын Монголын жирийн нэг охин гойж явжээ. Тогтох буудлын шавар хан руу сэрэмжлэн харснаа халааснасаа алмазаа гаргаж дахиад л шунам хайрын ширтгэд нүдэнд нь хязгааргүй хүсэмжлэл тоторно. Бүр өнгөгүй алмаз байна шүү. Алмазын дундаас өнгөгүй нь бүр ч үнэтэй гэж тэр бодлоо. Эвдэршгүй гэдэг грекүүгээр нэрлэгдсэн энэ эрдэнэ ган адил бат бих. Гэтэл нэгэн Монгол дархан энэ догшин алмазыг өөрийн дураар боловсруулан зүсэж охиндоо чимэг зүүсгэл хийж өгч байжээ. Энэ хорвоог ердөө 4 аргын тоогоор бодно гэдэг дэндүү өрөөсгөл ажгүй. Тогтох хэсгийн төлөөлөгчийг дуудулж хэрэгтэн газар дээр нь дахин байцаах хэрэгтэй боллоо. Чи маргааш иргэд явуулжээ. Тэгээд амар сүрэнгээс энэ зүйлтний чинь чулууг юу гэдэг юм бэ гэж асуув. Мэдэхгүй. Тогтох дахиж өөр юм асуусангүй. Хэрэгтэн газар дээр нь байцаах шаардлагач байсангүй. Бадамж унаа хор уугаагүй. Харин цус харуулж өгснийг шүүх хэмнэлгийн шинжилгээ тогтоожээ. Тэр харгас зэр гадны ямар ч нөлөөгүйгээр мөрөөрөө талисан нь илэрхий болов. Ширээн дээрх аяхтай хорыг тэрээр бурхны тахилах хэмээн эндүрч тоон нүүд цацчаад галын өрөн дээр байсан савтай нэрмлээс хийж уух гэжээ. Гэтэл өглөөхөн оруулсан тэр архигс жамжаагүй байсан тул агс урчир хараал өрөөл улсоор гарч оджээ. Энэ бүхнийгээ тэрээр одоо эрлэг номон хаан дээр жүчгөө мэдүүлж зогсоо бизээ. Харамсалтай нь энэ явдлыг мэдэх гэрч газар дээр байсангүй нь шунлын галд дөрвөлдсөн тогтоход сайхнаас сайхан олзулжээ. Хоморгонд орсон янзах шиг амар сүрэн мөрдөнд 14 дахь хоног дээрээ сууж байв. Харин түүнээс чухал нэгэн зүйл тогтохын халаасанд мөн 14 дахь хоногтой явж байна. Хүний ам бүрлгсэн гэдэгтээ охин бүрэн итгэж байсан ч би санаатай алаагүй гэсэн бодол сэтгэлийг нь гэгэрүүлж байлаа. Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг алмаз явсан газар адал явдал гардаг нь нүгэлт хүмүүн төрлөختний бичигдээгүй хууль болоо. Ингэн тулаад саялсан нэгэн бүрхэг өдөш охиныг мөрдөнгийн мөглөнгөөс гаргаж хувийн саранпай 67 машин цуулгаад аймгийн төвөөс гарч тавхилаа.
машиныг тогтгож жолоодож яв. Өөрийгөө цаазын тавцан руу явж байгаагаар төлөөлсөн охин машины булан чигдэн замын турш мэгшгэд мөрдөн байцаагчуур ам нээсэнгүй. Машин сая зогсож тэд буув. Шөнийн хөхөлбөр тэнгэрт өргөст дортой хашаа сүүхэж байхыг охин ялган харлаа. Яв гэж тогтох захирангуй хэлээд амар сүрэнгийн гараас хөтлөн газар суудсны шатаар бүтчин уруудав. Хонглоос утаа үнэртэн нэгэн харанхуй өрөөнд тэд орцгов. Тогтох барьж явсан дингээс сая асааж ханан дүлэгхэд түүний сүүмгэр гэрэлт хүнжил дэвсгэр зассан модонгор харагдав. Ханан бишинг сайдрагалсан тул өрөө яг л хөгшдийн гэр шиг дулаахан байлаа. Чамайг 5 дугаар гянданд шилжүүлж авчирлаа гэж тогтхыг албаны дүрэтээ хэлэхэд амар сүрэн чимээгүйхэн толгой дохив. Энэхүү мөглөндөө тогтох онцгой эсхийг мөрдөх 5 дугаар тасаг гэдэг нэр өгөөд байсан боловч охины хууль мэддгүйг далимдуулан зориуд гяндан гэж хэлжээ. 5 дугаар гяндан. Агуу их хүмүүсийн эдэлдэг ертөнцөөр гоё явсан охин ийм шийтгэл хүлээжээ. Шүүх чамд 15 жилийн ялуу өгөх нь мэдээж. Тэр болтол энд сууж дээ. Амар сүрэн галзуурсан мэдээллийнхээ энгэрийг зулгааж би удаан тэсэхгүй нэ бушуухан шийдээд өгөөч гэж хашгирлаа. Тэр цууранд хан хэрсэн аалзны тор сэмрэв. Тогтох нэгүүлсэнгүй дүр үзүүлэн санаа алдаж охиныг нааран дээр суулгаад өөрөө дэрэгдэн суулаа. Сонгож авсан 2 дахь хувилбараа дэвшүүлэх болсныг тэр ойлгов. Амар сүрэн чамайг ороход би тусалж чадна шүү. Чи гадаадд гарах хэрэгтэй. Альва орголт эрх чөлөөнд тэмүүлсэн хамгийн нандин чанар байдаг гэж тэр яриад Ленинэрхүү цэцэн үг хэлсэндээ өөрийгөө шоолон мушив. Гадааддаа тийм ээ. Бүх хүчиг баримтыг би бүрдүүлнэ. Тэгээд чи тэнд насан туршаа суун. Чамд хинч юу ч занал хэлж чадахгүй. Охин хариу дуурсангүй. Гарцанд насар их хүсэмжлэл бадрахыг тогтох хажаад нааран дээрээс үндийхэд охин ухсгийн гарыг нь шүүрч ав. Айхгүй байна уу? Юунаас тэр вэ гэд охин уйлхаа байж хүмхий зүүн ширтлээ. Зоригтой охин байна шүү гэж тогтхыг бодоход амар сүрэн би шоронд залуу насаа өнгөрөхөөс л айж байна. Өөр юунаас ч айхгүй. Яагаад гэвэл би бадамж унаад ямар ч гэм хийгээгүй учраас нүгэл үлдсэн гэж бодогдохгүй байна. Дуун шийдсэн, зориг орсон сонсогдно. 5 дугаар гяндан гэж сүр бадруулан нэрлсэн туслах аж ахуйн агуулгын сахиул үгэн харанхуй дундуур мяраан гидсээр цай хоол оруулж ирв. Буузны үнэрт үлдсэн охины толгой иргэн дотор муухай руу орж ирсэн хүн тогтохын хөвшин аав нь бөгөөд амны хайртай ачтаа морь нохоо мэд зүтгэлтэй. Ачийнхаа ажлыг адал явдал ихтэй нууж хаахын мэлбэгтэй гэдгийг мэдэх тул ганц ч асуулт үл тавив. Тэрээр орж ирсэн шигэ сүүдэр адил чимээгүйхэн гарч одов. Би Воронеж орчим суумаар байна. Манай сургуулийнхан тийшээ аяллаар явж байсан юм. Сургуулийнхантайгаа таарлчих юм биш үз? Үгүй ээ. Имийг имэн сүнс намайг харна. Чи аяллаар явахгүйгүй, харин орох гэж байна. Иймд Орос биш, Африк руу шидэгдэж магадгүй шүү. Тогтохын энэ сүрдүүлэг шийдсэн охинд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Гэрээг минь зарж өгөөрэй. Хэдэн хонь би. Та өөр авна бидтэй. Харин танаас би имээгийнхээ өгсөн зүйлтийг л авна. Тогтохын хүйтэн хөлсөж яхарч би зөөлөн сэтгэл гаргасан шүү. Тиймгүйсэн бол ингэж илүү ажил гаргалгүй чамайг шууд л багалзуурчих байсан хэмээн бодлоо. Тэгээд хизээч буцаагаад авчихна гэдгээ сайн мэдэж байсан тул халааснасаа зүйлтийг гарган сарвайлаа. Охин түүнийг шүүрэн авч үнсгэд тэр эрдэнэ өөрийнх нь уруулаас ч бүлээхэн байв. Навш чинь арай алмаз гэдгийг нь мэдтгийм биш үз гэж байцаагч сэрдгийлээ. Үүнийгээ туршихаа шийдэж тоомжиргүй царайлан наадах чинь налаахын шилүү анлаа шүү дээ гэв. Охины царай юр хувирсангүй. Шилч гэсэн эн чинь миний эмээгийн дурсгал. Энэ чухам ямар эрдэнэ болохыг зэс бөгчнөөс илүү гэдэлж үзээгүй охин огт мэдээгүй. Тэр ч байтгаа усанд хийхэд яагаад үл үзэгддэг гэдгийг ч мэдэх гэж оролдсонгүй. Сэг сагсан бүргэд шиг өөрийнх нь нүхлийг хүлээн дэрэгдэн овоорч байсан хүмүүсийн нүгэлт нүднээс тэр эрдэнцийг нуух гэж аягтай ус бэлдүүлсэн эмээгийнхаа ухааныг ч ойлгосонгүй өнгөрчээ. 5 дугаар гяндангийн чих дөрөөнд хоригдл бүсгүй Толстойн романыг уншин өдөр шөнөийг илээж байх үеэр албанаасаа жилийн чөлөө авсан тогтох учир битүүлэг ажлаа амжуулж явлаа. Амар сүрэнг гадаадд төөрүүлэхээс нааш энэ эрдэнэ өөрийнх нь болохыг тэр сайн мэдэж байв. Яагаад гэвэл энэ олдвор Монголыг газар хөдлөх адилд оргино. Тэр үед өөр эзэн гарч ирэхийг тогтох хүссэнгүй. Харин гараа цусдах нь түүний ажил биш байваа. Үхлийн зүйлт. Анхны бороо шивэрсэн хаврын нэгэн өдөр тэд улсын хил давлаа. Автобусны цонхоор шилбүрдэх борооны ус, амар сүрэнгийн нүрийг норгон гашуун нулимсыг нь угаана. Хилийн баган шиг гоё алга морьтой хүн тэртех нугруу ергөж отох нь талын Монголын сүүлчийн зураг. Тэр хүн төмөрч юм уу далай жаргал гэсэн сайхан Монгол нэртэй бөгөөд хөхрөх улсын нэгэн сугад гэрн байж өдөр бүр галт тэрэгний дууг сонсож үлдэнэ.
Бүх юм ард үлдлээ, үрд үлдлээ, зүрхний тал, сэтгэлийнх нь хиймэр ард үлдлээ, бас насны тал тэнд үлдлээ. Амар сүрэн гасгартал уйлахад тогтох алчуур авч өгөөд уйл сайн уйл дотор ч онгойно гэв. Дид Иркутскээс районы төвийг дамжин явсаар 2 хоногийн дараа сая эр тосгонд очсон нь амар сүрэнгийн эмгэн болтлоо суух нутаг байв. Усманка голын хөвөөн дээр орших энэ гээгдмэл хитэн дүнзэн байшин эрх чөлөөт хязгааруу эсвэл 5 дугаар гяндангийн үргэлжлэл үү гэдгийг охин одоохондоо мэдэхгүй. Тосгоны урд захад сүм байхыг тэр хараад би одоо эмээгийнхээ хойноос ном уншуулахаар тэнд очих хэрэггүй гэж эргэлзэн бодов. Бүгдийг өөр ёсоор эхлэх болжээ. Тосгоны ахлагчийн зөвснөөр тэд үр хүүхдүүд нь том хот руу шилжин одсон нэгэн эмгэний байшинд өрөө хөлсөлж орлоо. Тогтох охинд бүх үчиг баримтыг нөгөөд 5 жил болоод хугацаагаа сумбал би ирж байна гэв. Амар сүрэн түүний ингэрт толгоогоо нагаад сүрс алтахад цаг болсныг цаатах нь мэдлээ. Чи зүйлтэй өгчих. Надад яг ийм зүйлт байгаа юм. Ижилсүүлээ гэж тэр тоомжиргүйхэн хэлээд ямар хариудуулгаа тэсэн ядан хүлээв. Эмээгээс минь үлдсэн цорын ганц юм гэж би танд хэлсэн шүү дээ. Тогтхын гар салган нь жижигч байгааг охин хараад бүх юм өөрчлөгдөж болохыг ухаарлаа. Тэгээд ингэрлүүгээ гараа явуулж өгц татхад тасарсан гинжний нормоор цагаанхан хүзүнд нь улаан судал татав. Алмаз тогтхынх боллоо. Ингэж 3 сарын урт аян дууссан тул байцаагч тэр оройгоо л буцаар шидлээ. Зүйлтэй хідэн давхар боож цүнхэндээ хийв. Бараа болж хэд хонооч хэмээн охин уйлгнан гуйсан ч цаатах нь чөлөөний хугацаа дуус болчихлоо гэжээ. Тэд яг л сэтгэлтэй хосуучиг сугталцсан дүнс дэвссэн замаар явсаар гол дээр очлоо. Гатлаг онгоцны татлаг тасарсан тул өнөөдөр гол гаргаж чадахгүй гэж усчин ир ярив. Тогтох эндээ үлдэж усны сар өвчөнд хонохоор болжээ. Байшинд очиж хонооч гэж охиныг шаардахад зав алдвал шөндөөл гол гаталчих нь гэлээ. Сүүлчийн удаа харж байж болох энэ монгол хүнд нутгийнхэн сэтгэл огтоос байхгүйг амар сүрэн сая л ойлгож самсаан шархирв. Тэгээд нулимстай нүдээр эргэн харсаар тосгон руу буцахад тогтох гараач даллсангүй. Харин цүнхээ сугандаа тас авчичаад үлдлээ. Цонхоор модод шуугж, жүчээнд адуу үрссэн тосгоны анхны шүн амар сүрэн эмээгээ зүүдлэв. Эмээ нь тавиур тижигнүүлэн ухаж аяга руу тонгоон харна. Та өлсөд байгаа юм уу эмээ гэж охин асуулаа. Би чамд өгсөн зүйлтэй ирж байна. Та надад түүнийг бүр өгсөн шүү дээ. Бурхан багш түүнийгээ очиж устдаг гэд намайг амраахгүй байна. Устдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ? Энэ зүйлтийг идэх буянтай хүн газар дээр алга. Имэн тэгж хэлээд нэгэн аягийг шүүрч автал тэр нь гараас нь бултран шалан дээр унлаа. Тархийг тэр чимээнээр амар сүрэн сэрв. Гэгээ оржээ. Тавир дээрээс аяг унгасан муур гимшингүйхэн мяулсаар цонх руу гитв. Тэр муур бүр сэлэнгээс чирчирсэн хитэн дотоод аягийг нь нэг бүрчлэн 7 явж зүүдийг нь өдөртжээ. Энэ бүх явдал гагцхүү тэр зүйлтнээс л болоод байгааг амар сүрэн сая ойлгоод ухсгийн босож хөл нүцгэн жигээрээ гарам руу гүйлээ. Зүйлтийг тогтоход яасан ч үхэхгүй. Шоронд орсон ч үгсэн ч үхэхгүй гэж тэр шийдсэн байв. Шүн орсон борооны манан их гол дээгүүр суунаглаж төгөлд орос нутгийн бараан шувуу дугарна. Усны сэхэвчин тогтох ганцаараа унтаж байлаа. Дэрний дэргэд байсан цүнхийг шүүрэн авч товчийг нь дарвал төгжөөгүй байв. Зүйлт тэнд байсангүй. Цүнх унахад тогтох давхын үндэв. Чи юу? Тийм ээ. Чамайг гаргаж өгөх гэж ирлээ. Байцаагч хүнжил дотроо гараа явуулан нэгийг тэмдэрч үзснээ нүцгэн цагаан биеэ чарлцуулан босож өглөөний дасгалын зүлгэн дээгүр гүйлээ. Зүйлт түүний шуудагны халаасанд байгааг амар сүрэн ажиглав. Тэр бол биедээ авч унтахаар үнэт зүйл болохыг тэр мэдэж өөрийгөө ямар нэгэн юмны золиос болж явааг ойлголоо. Одоо түүнийг 5 дугаар гяндан ч айлгаж чадахгүй. Тогтох голын ирэг дээр гар нүрээ угаана. Тэр дээрээс мөрөн дээрээ загсны ураг тогсон усчин ирж байгаа нь харагдана. Тэр усчин бол манай тусганы хамгийн сайн хүн гэж байшингийнх нь нэмгэн өчигдөр үдэш ярьж суусан. Одоо тэр усчин охиныг хамгаална. Амар сүрэн тогтохын дэргэд очиж ухасгийн зүйлтэй гаргаж ирэхэд цаатах нь давхын иргэн хараагаад хоосон халаасаа дарж үзв. Царай нь хоромхон зур зэрэмдэг болов. Алив өгөөтөх охин шууган урсах булангарт их гол руу зүгтээ шидэж орхилоо. Насны ирэл. Ноднон зумби Алексейтэй хамт Усманка голоор зай хүлгэлэн борооны хүртэл аялсан. Тэн явхдаа нэгэн тосгон тоноглож залуу хосын хуримд өргөдөв. Алтан шаргал үстэй цэнхэр нүдэн бүсгүй хадамд гарч байлаа. Хүмүүс ивенкүүдийн хэро гэдэг бүжиглэн оволцож байсан тул би нөхрийг нь ивенкүн дэстэн байна гэж бодсон. Намхан хамар тасгаар үстэй тэр залуу яг л манай нутгийн хүүхд залуус шиг сэтгэл дотн харагдсан нь энд төрж өссөн монгол хүн байжээ. Ээж нь болох гуниг суусан томоо бор нуттай авгаа надад үнийг ярьж гэр бүлээ танилцуулсан боловч энэ нутагт хизээ хэрхэн ирснээ хэлсэнгүй хэлэгч дургүй бололтой байв. Амьдрахын эрхээр л гэж шивнэсэн.
Би залуу хосын шал руу шидсэн болорч үнсний хагархайг харж хаа газрын хурим хачин өөр байх юм да гэв. Хохлоовын модон аягнаас усан үзэм авч байсан авгай гинэтгэн толгоогоо өргөж намайг ширтгэд харцсанд найз тодров. Манай монголчууд бэр буулгахдаа хаалгаа ацтай модоор дардаг. Би үзсэн. Тэр ямар учиртай юм бэ гэж тэр асуулаа. Ээж минь юу гэж ярьдаг байсан бэлээ хэмээн би хоромхон зур бодож амжаад дайсныхаа замыг хааж байгаа нь тэр гэв. Тийм үү? Тийм учиртай юм уу? Авгаа ин өгүүлээд гинэтгэн инээмсэглэж одоо миний хүүхдүүд ямар ч дайсан байхгүй гэлээ. Их сайхан инээмсэглэдэг хүн байв. Харин түүний нөхрийг тогтох гэсэн бөгөөд ийм сайхан инээмсэглэдэг хүний дэргэд насаараа байсан гэхэд гайхмаар эрт өтөлж яваа өрчгөр хөх тэрээр найрын ширээ өнцөгдөн оройжонгоо чимээгүй суув. Нэгэн согтуу орос түүнийг хараад задумал стари дэд гэж хашгирахад урдаас нь мишин хинэг ч үгүй толгой дохино. Нутгийнхан түүнийг жаахан юмтай хүн гэдгийг нь би маргааш нь мэдсэн. Бүхэл насаараа Усманка голын ёроолыг шүрдэж байгаа хүндээ алтал ирдэг юм шиг байна лээ. Тэнд тэр нь байна гэж юу байх вэ хэмээн загасчд ярина. Голын хаялга дээрх чулуун овоог тэд зааж тогтхын шүүрцсэн алт гэлцэн хөхрөлтөд би нутгийнхаа хүнийг өмөөрөнгүй байсансан. Алексей бит хоёр тэр чулуун овоог очиж үзэхээр явхад нэг өвгөн тогтох харуул та нарыг 5 дугаар гянданд суулгана шүү. Тийшээ ойртсон бүхнийг 5 дугаар гянданд суулгана гэж сүрдүүлдэг юм гэлээ. Амнаас нь нэрмлийн үнэр ханхихад согтуу үгээ орхих гэж Алексей дуурав. Бид тэгээд гол уруудан явж чулуун овон дээр очиход Усманкагийн голдрлыг тэр чигээр нь хүрцтэн гаргасан юм шиг чулуун далан үзэгдлээ. Алексей хайрах шаржигнуулангүйсээр түүн дээр гарч зогсоод энд гайхаад байх юм юу алга гэж хашгирав. Надад ч гэсэн гайхаад байх юм алга байсан ч энэ чулуун овоог зурмаар санагдлаа. Ээж минь багтаа тоглодог байсан хайртай цахиур чулууга нүүдлийн замд гээчгээд 3 өдөр ирсэн гэж ярьдагсан. Магадгүй хайр газар суугаа энэ зовлонт хүнд яг тийм явдал учирсан юм билүү? Атганд багтмаар гоёрын чулууд нар солихнаа уснаас нь гаргасан загас шиг зэвхий цайжээ. Голын ногоон шувуу дундаас алтрах сүмийг үзэхээр Алексейг явахад би чулуун овоог зурж өглөв. Оросд суугаа монгол хүний чулуун тоглоом гэсэн хачин урт нэртэй энэ зураг миний хувьд цоо шин сэдвийг нээж өгсөн. Гэхдээ энэ сэдвийнхээ учир холбогдлыг би 10 гаруй жилийн дараа л сайн ойлгож билээ. Сталины охин Зураач Абрамовна авгаа тосгон руу явсанд бол би гэрийг нь сахиж хит хонохдоо зүгээр ч нэг байсангүй. Тосон будгийн нэг зураг гүйцээлээ. Энэ нь Москва дахь миний сүүлчийн бүтээл гэж бодоход хөнгөн гуниг ирвэхээ адил эргэлтэн. Горькийн сургуулийн оюутан л увсан цэрэн энд өнөөдөр ирнэ гэсэн учраас би түүний ирж авах харчих санаатай цонхон дээр шар айраг сууж суулаа. Цэлхүүтэн ундаа шүд хаах ташгатлаа. Хоромхон зуур дотор бүлээцүүлэх нь манай нутгийн намар орон айраг шигээ. Цонхны цаанал увсан цэрэн биш харин нойтон цас малгайлж зам дээр бумагцаа борооны ус шиг мэлмэрхэн Монголын 5 сарын цас мэт танил. Хаан ихтэх чанга яргачаар улаан талбайд болж байгаа октябрийн баярын жагсаалыг шууд нэвтрүүлэх нь сэтгэлийн гуниг шар айрганд сэтрэгтэй. Өшөө хорсол болон хувирна. 7 жил хонхыг нь сонссон сургуулийн минь захиргаа намайг хэдхэн хоногийн өмнө аспирантураас хөөсөн. Миний бүтээлийн сэдв чулуу байсан нь олон хүнийг эргэлзэхэд хүргэжээ. Хаалганы хонхонд би давхын зочлоо. Хаалга руу явж байхдаа хитрхи их сэтгэж байна. Тайвшрах юмсан гэж бодов. Тэнд хүлээсэн зочин минь бус. Харин үнгэн саарл пальтотоо танихгүй бүсгүй зогсож байв. Шүхрийнхэн цасны ус хиймэл мөнгөн сортой захан дээр нь унана. Тэрээр гайхсан янзтай намайг харснаа. Өшөөгөөрөө Ксения Абрамовна байна уу гэв. Чухам энэ бүсгүй л миний ганцаарлыг хуваалцаж чадах юм шиг. Санагдах төдий бус бүр ёр шиг зурц хийхэд далдын савингоосоо зайлж чадалгүй. Та ордоо гэж өөрөө ирэхгүй дуурав. Бүсгүй гадуур хувцаа тайлаад намайг даган урлагийн өрөөнд орж бүр суусны дараа л би Абрамовна Францаас ирсэн хүүгээ эмэтэн золгуулахаар калууга руу явчихсан гэж хэлв. Тийм үү? Тэгвэл та үүнийгээ хаалган дээр хилчих байсан шүү дээ. Тэрээр намайг даган инээмсэглэлээ. Улаан шаргал үстэй, нас 30 гарсан бололтой айтайхан бүсгүй. Нүүрний үл мэддэг сэвх түүнийг яг л охин шиг инхрий төрхтэй болгоно. Эхлээд би өрөмтэй кофе аягалж дараа нь өнөөдөр чинь эдний баяр шүү дээ гэж сансан тул лууд хадгалж байсан Армени Арарат дарсаа задлав. Та бурят уу? Бишээ, Монголоо гэж тоомжирхүйхэн давтснаа. Улаан талбайд болж байгаа явдал таны сонирхлыг татахгүй байна уу гэлээ. Шар айраг намайг хэдийнэ халаажээ. Манай Монголд бас цэргийн юм парад болдог. Харамсалтай нь Сүхбаатарын талбайг зүүнээс нь баруун тийш нар буруу тойрдог юм. Танад ч бас ингэдэг юм билээ гэж хэлэхэд
царайд нь гайхшрал тодров. Та ямар нэгэн ариун ёс яриад байна. Энд чинь агийн ёсны зан үйл огт хамаагүй гэж тэр дугарлаа. Тэгээд аяхтай дарсаа авч шимхийн төдий амсангаа талст татсан тоонолжин хээний цаанаас над руу нэвчирдэв. Намайг аспирантураас хөөсөн эрдэмтний зөвлөлийн нэгэн авгаах шиг басамжил сонсогдсон тул миний өвшөрхөл өстэй хорхоо мэт агцс хийлээ. Цэргүүд цутгасан 5 хошуу биш. Харин ард түмний хүүхдүүд учраас бүгдээрээ солгой байдаггүй. Эн чинь юу гэсэн үг вэ? Парадад явж байгаа цэргүүдийн буунд сум байлаа гэж бодъё. Мэдээж тэдний хуруу гохон дээр яваа. Харин эндэрлүү галлахын тулд 180 хэм эргэж маш их хугацаа алдна гэсэн үг. Энэ манай Сүхбаатарын талбай дээр их хурц мэдрэгддэг. Бүсгүйн царай улаахад сэвхэн улам додров. Ийм яриа бидэнд сайн юм авчрахгүй гэж тэр хэллээ. Бид хэсэг зур чимээгөөсөө та оюутан уу? Байсан. Одоо харин зураач. Би саяхан сүүлчийн будгийг нь тавьсан зураг руугаа зааж уул нуруудын үүсэл гэлээ. Бүсгүй түүнийг их л ажил хэрэгчээр харав. Энэ хар зураас нь мөсдөлгийг илэрхийлж байгаа юм. Харин тэр цагаан толбууд бол шинэ төрмөлийн үеийн занар. Та юу зурх дуртай вэ? Зөвхөн чулуу гэж би хариулахдаа түүний нүдэнд ямар нэг шинэ юм олж харсан мэт олзуурхал тодорхойг үзв. Уран баримлчны Эзвестний чулуунд яаж ханддгийг та мэдв үү? Бид сайн танилуд. Түүний үл ойшох төрхөн саялалга болж хэдхэн мөчийн өмнө хаалган дээр надтай учирсан ялган дүр нь эргэж ирэв. Бүсгүйг оролдох ээлж одоо минийх болжээ гэдгийг би ойлгоод та яагаад улаан талбай дээр очтгүй билээ гэж асуулаа. Бүр эрт очихоо байсан. Харин саяхнаас энэ баярыг тэмдэглэж болсон. Тийм ч учраас ажлаа үзэлдэж явна. Абрамовнагийн хүн надад Францаас Сартрийн ном авчирсан байх учиртай гэж тэр өгүүлв. Италийн нэг зураачаас сонссон Сартрийн тухай домог шахууны явдлыг би ярьлаа. Энэ яриа биднийг ойртуулж утга зохиол урлагийн талаар хүүрнцгээв. Яриагаа би Эртний Монголын урлаг руу шилжүүлтэл тэрээр гів гинтгэн тасалж Кубад хэмэнгүэ байдаг юм. Харин танаа Монголд хэн байдаг юм бэ? Монголд би байдаг юм. Польшид Назим Хикмет сууж байгаа. Харин танад би одоохондоо Москвад сууж байна. Тэр над руу огцомхон харснаа инээмсэглэж зориуд бордомнож байгааг тань ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээг мэдэж үзэл бодлоо хамгаалж чаддаг хүнийг би хүндлэн гэлээ. Тэгээд босож цонхны салхивчийг хаахад жагсаалын цөөрөө сонсогдохгүй болов. Би араас нь очиж гарыг натгахдаа энэ улаан даашинзны цаана үүлэн зар тасгардаг бүсгүйн бие гэж бодлоо. Намсраж ав, чөлөөт зураач. Светлана, дэлхийн утга зохиолын хүрээлэнд судлагч. Гарыг нь би тавьсангүй. Бидний харц мөргөлтөд халуун гал нүүр төөнөж хамаг бие бадарав. Аавын минь мэтгдэг байсан хоосон чанарын үйлчлэг энэ байх шүү гэж би саналаа. Би биенээ удтал ирж явсан хүмүүсийн өмнө цаг хугацаа бууж өгөөд би ямар ч ирээлхэх юмгүй бүх хийж уруулыг нь мэдэрлээ. Өршөөгөөрөө харин намайг өршөө. Иргэд сууцгаасан боловч аяг дарс бүрийн дараа ширээн дээгүр бүх их хэрэг гарав. Тэр тоолонгоор бургасан сүлжмэл сандал мигуун дуугаар чахарч бүсгүйн уруулнаас Абрамовнагийн гараа гаргаж хийсэн эдэний намууд цэцэг амтагдана. Хаалган дээр очиод тэрээр зөвхөн чулуу зурдагч нь л надад их юм хэлж өглөө. Галуу бүрийн чулуулаг үнэхээр түүх юм гэв. Би хариу хэлэлгүй гарыг нь натгаад дахиж уулзах болов уу гэлээ. Танд би нэг борчин чулуу өгье. Халуун магмаас гарч ирсэн улаан борчин. Тэр танд их юм хэлэндээ. Үүнийг сонсоод би дахиж уулзахыг зөвшөөрөв гэж ойлголоо. Хэд хоногийн дараа энд уулзахаар тохиров. Светаг гаргаж хашааны үд хүргэж өгөхөд жагсаалын чимээ гудамж дүүрэн цураацсаар байлаа. Би манд тугаагаар дүүрэн тэр цураг тавтаж Светланагийн яруу алдар бадар тугай гэв. Чулуу манд тугай. Тэр үнэхээр тэгж хэлсэн бөгөөд энэ үед замын тэртээс луу гарч ирэв. Лувсан зэрэн бүсгүйг харамгцаа гайхшран зогтуслаа. Тэднийг танилцуулаагүй нь миний зүв болжээ. Луу орц руу ормогцол Сталины охиныг чи таньдаг юм уу гэв. Би үүнийг сонсоод шатан дээр зогтуслаа. Светлана али луу яваа гэдэг юм. Дэлхийн утга зохиолын хүрээлэнд ажилтгийг нь би мэднэ. Тэндээс ном авахар очих үед манай сургуулийн декан надад хэлж өгсөн юм. Мэднэ хэмээн би шал худлаа хариулахдаа энэ явдал ямар ч юмд хүргэж болцсохгүй болохыг ухаарлаа. Тийм учраас түүнтэй элдв юм ярьснаа лууд хэлсэнгүй. Тэр оройгоо л зочд буудалд шилжиж суув. Буцаагийнхаа өмнөхөн Абрамовнагийн гэрийн түлхүүрийг өгөхөөр ажил дээр нь очлоо. Хил чимээгүй хаашаа алга болчихдог хүн бэ гэж тэрээр надад лекц уншсан 7 жилийнхээ хугацаанд анх удаа зэмлэв. Өрөөнд нь 3 хүүхэн үнэртэй усны давхаа яриад илгэж тэр нь тэдний нүдрүүгөө унжуулсан ус шиг ихэд тэртээ сонсдож байсан тул бид хоёр гадаа гарлаа. Тэр ирээд явсан Сартрыг биш чамайг сураглаж ажил руу минь 2 ч дахиж уцссан гэж Абрамовна шивнэхдээ яагаад ч юм бэ ийш тийшээ харна. Тэгснээ цүнхнээсээ эрхийн чинээ улаан борчин чулуу гаргаж ирэхэд нь би яг шүрэн арал шиг юм гэж бодлоо. Үүнийг чамд өгсөн юм. Ленины бунханг барихад зориулж ураалаас авчирсан борчингийн хэлтэрхий юм гинлээ. Багш минь надтай ярилцах гэж зориуд цаг гаргаж байгааг би анзаарсанд элчинтэй уулзахаар товлсон гэж хэлээд бушуухан болсон.
Гудамж гараад эргэж харахад буурал багш минь зогссоор байж үлээ. Тэгээд гараараа догчхоод эргэж ороход нь академийн том хар хаалга залгисан. Түүний цанд ганцхан Абрамовна төдийгүй Светланач бас бүр мөсөн үлдэж байгааг би тэр үед ойлгоогүй. Монголд ирснээс хойш надад дахиад явах боломж олдоогүй. Болсон явдлаас хэдэн жилийн дараа тэр бүсгүй Синх гэдэг энтхүү хүнтэй сууж тэр нь тун удалгүй өөд болсныг ч мэдсэн. Энэ тухай бичсэн багшийнхаа захиаг би уншиж дуусгамагцаа Борчин чулуу гэдэг зураг зурж эхлэв. Света нөхрийнхөө чандрыг их оронд нь хүргэхээр энэтхэг рүү явж тэндээсээ баруунд дөрвөн гарсныг англи хэлээр радио сонсдог дэлхийн бүх хүмүүс мэдсэн дээ. Москвагаас явхдаа би Арбатаас нэгэн радиог хэрэг болгон худалдаж авсан нь ердөө энийг л сонсох гэж ёрлсон хэрэг байжээ. Радио будаг ханхалсан өрөөмний шалан дээрээс Цюрих, Швейцар, Алилуева хэмээн Улаанбаатарын шуургат долгионд хахаж цацсан уншиж байхад Усманка голын хөвөнд учирсан амар сүрэн авгаа санаанд минь оров. Би 2-7 ор хурууга үзүүрээр нь нийлүүлээд тэр бүсгүйчүүдийн хооронд нэгэн ижил холбоо байна гэж бодов. Хүний хувь заяа давтагддаг энэ зүй тогтлыг би нэгэн их тоочин хуулиар хамаатуулан ойлгох гэж оролдоод барсангүй. Тэгээд Усманка голын ирэг дээр зурсан чулууны зурагнаас л бүх юм үүджээ гэж мэдлээ. Насан туршаа ганцаардмал явж ирсэн болохоор үүнийг хэн нэгэнд тайлбарлах хэрэг надад тохиолдсонгүй. Ураалын Борчин чулуун дээрээ бүтэн 5 өдөр суугаад цаашид зурч чадахгүй гэдгээ ойлгов. Энэ зураг хинт ч юу ч хэлж чадахгүй. Чулууг колончлсон минь надад ашиг авчирсангүй бөгөөд тэр натур чингээж байсан гүн ахаана өөрөө ч ойлгохоо болов. Яагаад гэвэл энэ чулууд дандаа аимшигт догшин хүмүүсийн гарт байлаа. Чулуун зэвсгийн үе үргэлжилсээр байгааг магадгүй ганцхан би ойлгов. Зургаа гаргаж нүүрсний амбар дээр шидэж орхисныг хаврын хуй салхи хаман авч дэргэдэг шонгийн мод руу шитгэд маажиндаж тэлсэн зотон даавуу перхийн задрав. Бүх амьдрал минь чулуунд няц даруулжээ. Босох, дахин амьдрах арга алга. Миний юун тэр бүсгүй сэтгэлийг хөндөөвэ. За тэн чулуунд донцсон авьяас уу? Хатан хаадын ордонд байсан маавар шиг царай юу? Аль эсвэл эндэр дээрх дарангуйлагчдыг үзэн ядах ухаан уу? Хэрэв би тэр учирлаас зүгтаагаагүй бол Светлана хизээч Синхтэй учрахгүй. Тэгээд бид гэрлэж Абрамовна адис хүртэн. Зурхаан зурлаг үнэн болж би үхэхэд шарлыг минь тэр Монголд хүргэж ирнэ. Туулын усанд чандар цацдаг ёс энд байдаггүй учраас намайг хаврын тост замаар далан давхарлуу хүргэнэ. Мянган чулуун хөшөө, гантиг боржин, цахиур, хүрмэн бул чулууд тэнд хүмүүсийн толгойг өгүүлшгүй бэрхээр дарсан байхыг хараад миний уран бүтээлийн үндсийг тэр сая ойлгоно. Харин хаалттай бүглүүн Монголоос өрн рүү оргож чадах байсан болов уу? Үгүй бидтэй. Тийм ч учраас 5 дугаар гянданд хоригдсон түүн рүү намайг биш, Синхийг явуулсан. Би ингэж бодлоо. Светланагийн өгсөн боржинг би бүр эрт гээчихсэн. Тэртээ тэргүй бүх юмс гээгдэжээ. Харамсах юм алга. Тэр тусмаа баярлаад байх юм бүр ч алгаа. 1995 он. За их урт өгүүлэг байлаа. Тэгээд урт учраас 100% урттай унших гал хичээж эхлэв тий. Маш гоё уншлаа. Ритм үнэхээр орж ирж байна. Өмнө нь би бас уншихт гэсэн бодож исэн. Ямар ч юм зогсолтгүй, цөхрөлтгүй ингээд хөөрдөг. Шалондоо цаг хугацаа оруулж байгаа ч гэсэн яг нэг цаг хугацаа шиг хөөрнөдөг. Энэ хөөрнлийн авьяас нь үнэхээр гайхалтай, асгарсан авьяас юм да. Яг 100 жилийн ганцаардл ч юм уншиж байгаа юм шиг. Тийм мэдрэмж надад төрдөг. Үнэмшмээргүй охт юм бүр Сталины охинтой ч уулзж байгаа шиг. Тэгсэн мөртлөө тэр нь ингээд яагаад ч юм итгэл үнэмшилтэй тий. Тэгээ бид чөлөөцрөөж намсраач яа гэдэг хэсэгт нь үнэхээр дуртай. Тэр хэсэгтэр тэр хүний нөгөө гүр нэмд орж гэж хүний нөгөө юу хошигнох чадвар тэгээ тэр өөртөө ихтэй байдал энэ үнэхээр яг харагддаг байхгүй. Тэгээд нөгөө үнэхээр нэг юм юунд ч хашигддаггүй. Юунд ч одоо баригддаггүй, сэтгэлгээнд баригддаггүй. Тийм болохоор ингээд авьяас сэтгэлгээ хоёр нь ингээд хязгааргүй учраас ингээд тасралтгүй хөврөөд явдаг юм гүйлэмж. Гүр нэмд орж үнсний дараа авьяасын тухай боддог болохоос биш. Энэ юу вэ? Энийг яаж тодорхойлох вэ? Уран зохиол энэ тэр төрөл зүйлд хамаарна гэж бодох. Ямар ч сэхээ үлддэг. Зүгээр л сайхан зүйл. Тий. Төгс зүйл ч юм уу тэгж бодогддог. Тий. Гүр нэмд орж одоо танай түнлийн сорингийн хүн те.
Төрийн засгийн сургууль гүрний тий. Яг хуу санаанд гавч гэх юм уу эсвэл санаатаа ч гэх юм уу би яг үндэ ингээд подкаст нэвтрүүлэхт одоо 2 дахь удаага гүрний ямдорч өвгөлийг уншиж таарлаа л да. Өмнө нь би цочоод сэрсэн заяа гэдээ одоо өөрийнхөө хамгийн дуртай өвгөлийг уншсан. Тэгээд яг хуу нэгд бол гүрний ямдорч одоо үнэхээр бол одоо 80 90-ад оны хүрнэл зохиолчдоос хамгийн одоо чухал бүтээлч мөн боловч яг өргөн олон уншигчдад хатаахан хүрч танигдаж амжаагүй гэх юм уу. Тийм нэг тавилантай зохиолч те. Яг хоёрт бол үнэхээр би Хүсгэл аймгийн Түнлэл сумын харьяат манай сумын дөвийн дундуур хар усны гол гэж гол урсдаг. Энэ хоёр голын хоёр талд одоо уулын динж билег ингээд яагаад манай сум яг ингээд хоёр хуваагдсан. Би одоо яг төв хэсэгт буюу дарга нарын лагерт амьдардаг охин байхад тэр цагт одоо гүрний ямд орж байгаа бидний бол тэртэй тал гэж нэрлэдэг тэр голын тэртех талд амьдардаг байсан юм билээ л. Би одоо хүүхдээсэн болохоор үнэхээр одоо мэдчих чадсангүй. Гэхдээ нөгөө багтаа нэг хавцсан салцсан нэмгэн ном уншаад яг би тэндээс тэр цочоод ирсэн заяаг уншаад амар уйлж муйлж тэгж айхтар сэтгэл хүндчихсэн байхгүй жоохон охин байхад. Тэгсэн чинь хожим мэдсэн чинь нөгөө нямд орж байгаа одоо анхны үүлгийн дүүр бол хавггүй нэрчүүд гэж ном байсан юм бэл. Тэгээ ингээд юу яасан? За яг одоо гүрний ямд орж байгааг одоо мэдэх нэг нь мэдэх боловч те түрүү хэлсэнчлэн өргөн олонд үнэхээр танигтай үнэн. Тэгээ одоо чинь энэ бензин үлгэрч 20 тонн нас гэд яруу найргийн төвөр хоёрыг нь бол бас манай нутгийн нөгөө Чанцалвааны Бадарч гэж одоо уран зохиолд илгэхтэй сайхан хүн байдаг. Тэр хүн бол одоо гүрний ямд орж байгаа одоо бүр найз маш дотн амд нөхөр юм билээ л дээ. Тэгээд одоо ямд орж байгаа бол амьд ах уйда гүнд цэцэг гэж яруу найргийн төвөр авг гүний ирчүүд гэж өгүүлэг туужийн номол гаргасан юм хүн. Тийм. Хитрхи одоо ингээд Бадарчгаан эмхтгсэн 20 нас төвөр. Тэгээд одоо бензин үлгэрч юм ингээд харахаар нөгөө амьдтай хэвлүүлсэн хоёр төвөр нь хитрхи жижигхэн үг багхгүй юу. Ингээ бүхлээр нь ингээд хараад уншихаар гүрний ямд оржийн үг бол үнэхээр гайхалтай. Үнэхээр эргэж хараад өмнөө гаргуу штэ. Тэгээд олон хүнд хөргөө штэ. Монголын уран зохиолын бахархал болсон зохиолч юм л та. 80-ад оны Монголын уран зохиолыг бид 80-ад онд нь орхигдсон жоохон харамсалтай. Одоо гүрний ямд орж сорогдгийн жаргал сайхан гэх мэтийн үнэхээр эд хавтай гайхалтай сайхан бүтээлчд тэнд бас үлдсэн. Тэр жишээл сорогдгийн жаргал сайхны тухай жишээлбэл Баабургаан нэг шүмжээс өөр дөрвтойхон бүтээл ерөөсөө байдгүй. Бидний 2000-ад оны хитэн арилжааны жүжигээр л тэр хүний авьяасыг төсөөлдөг. Гэтэл энэ чинь бас л гүрний ямд орчтой адилхан дутуу үнэлэгдэж, дутуу ойлгогдсон зохиолч юм байл. Тэгээ гүрний ямд орж байгааг уншихаар надад тийм гүрний ямд орж байгаа дөрүүд их тийм хохирогч дөрүүд байдаг байхгүй. Тийм цэвэр ариун сэтгэлтэй төрсөн, цэвэр ариун авьяастай төрсөн, зөвхөн гэгэн зүйл тэмүүлдэхээ төлөө бус жимийг үл анзаардаггүй, эсвэл харанхуй, бохир мөнгөг зүйлийг анзаардаггүй төлөө тэр анзаараагүй зүйлийнхээ эргүүлгэнд өртдөг. Тийм хүмүүсийн хувь тавилангийн талаар шимширтэл бичдэг. Ихэнх зохиолынхан хэлбэр яг тийм надад санагддаг. Тэрний яг надад нөгөө ингэж хоёр төрлийн хооронд хөдөн ман татхад модон хөлмөн даарна гэдэг шиг тэр нэг тийм зовёртой тийм мэдрэмж надад төрүүлдэг байхгүй. Тэгээ зовёрынхан цаана хизээч хонзогнол хорсол байдаггүй дандаа гэгэн тайлалтай байдаг нь яг нөгөө нэг их аадар борон дундуур газар тэнгэр нийлж чадхаа хас үлдэх хөөхд ингээд мөлхөөд явчихад нэг тийм 100 жилийн ганцаарлын дараа нэг сонир мэдрэмж төрдөгтэй адилхан тийм мэдрэмж надад төрүүлдэг. Тэгээ гүрний ямд оржийн энэ төслөх төвний төв энэ уран зохиолын өгүүлэмж нь яг юун тухай юм бэ гэж бодсон чинь магадгүй би хитрхи нийгмийн өнцгөөс нь харж иж магадгүй яг манай монголчуудын туулсан зам шиг харагддаг. Ингээд яг ингээд ориглон авьяас тэмүүллээр шууд бүхэл бүтэн хагас зууны турш дэлхийг тэр чигт нь эзэлж аваад тэгээд эзэлснийх нь гор юм шиг те дэлхийд бүр өөрийнхөө хуулийг тулгаад дэлхийд тийм их засаг хуулиа тулгаад айгүй тийм агуу бадрангуй тийм сонирхолтой эзэнт хүрэн байгуулснаа ингээд гинт талынхаа хаяараа ингээд яваад өгсөн тэр манай өвөг дээдс шиг. Тэгээ манай өвөг дээдсийн хувь тавилангаар хажуу хавийнхан түүхийг нь босгож өгсөн гүрнүүд босч ирээд бидний өвөг дээдсээр ингэж тогссоор өнөөдрийн өчүүхэн жижиг Монгол өчүүхэн жижигч байх өнөөдрийн бидний өмнөх түүхтэйгээ харьцуулахад аюул жижигхэн Монгол үлдсэн. Тэсэж үлдсэн. Тэр тэсэж үлдсэн хүмүүсийн тэр
нэг тийм уулын хурд байдаг нэг сайхан сэтгэлтэй бадрангуй хүмүүс магадгүй 13 дугаар зуунд байсан бол жад бариад нэг тийм хоризмын хан руу авирчиж магадгүй тийм гэгэн сэтгэлтэй тийм хүмүүсийн дүр төрх тийм нүд энэ номнондас ингээд яг хараад байдаг. Энэ 58 онд төрсэн үе юм билээ л дээ. Тэгээд нөгөө багада одоо бүр бага ангитай л гэж би ойлгосон. Ангийн буу нөгөө нэг алдснаас болоод нэг хөлөө алдсан л хүн юм билээ. Тэгээд модон хөлтөө насан туршаа амьдэрсэн тий. Тэгээд ингээд модон хөлтөө хүн ингээд нэг тэр хангаан жижигхэн суурангаас одоо ингээд сангийн аж ахуй мах ер нь их бор дүрхэн ажил ингээд хийж явж байгаад авьяас бэлгийнхаа хүчээр одоо тий тоншуул ямар үлээ маш олон одоо манай нөгөө чөлөөт хэвлэлүүдэд ажиллаад өөрөө илт овчоо хүний гол хүмүүс илт овчоо бизнес таймс Улаанбаатар гэх тий яагаад ингэсэн бэхээр гүр нямд орж байгаа ганцхан зохиолч байгаагүй бас шок зураач байсан. Шок зураач, яруу найрагч ийм хүндэд энэ авьяасынхаа хүчээр бол одоо тэгээд Улаанбаатарт ирж ингээд чөлөөт хэвлэлүүдэд бас их ажиллаж байсан. Үнэхээр чөлөөт сэтгэлгээтэй одоо тэр 90-ад он 80-ад оны сүүлийн тэрээр болоос яг л тэр одоо тэр үед бас яг нэлээд нөлөөтэй байсан том сэхэтэнд одоо жишээлбэл 21 хүргийн мандрагуайн шар мандрагуй маш их хүндэлдэг одоо ингэ ярихаар тэгээд одоо жишээлбэл Аким гуайн маш ихтгэлтэй одоо сэтгүүлчдийн нэг байсан одоо илт овчоос нэг гол дүр төрөгч нь одоо бас хэм байлаа шүү дээ нямд орж байгаа байсан юм билээ. Уран бүтээлийнхэн өвийг ингээ харж байхад одоо бенсэн уран бүтээлийнхэн гол үг бол ерөнхийдөө гүр төрж гээд урсгалын айгу сонин сэтгэлгээтэй тийм богино шүлгүүд байдаг сонет маягийн шүлгүүд. Тэгснэ хамгийн гол үг нь одоо бенсэн үлгч дотор байгаа юм хүүрэн зохиолууд. Уран зохиолын хүрээнийх нь бол нэмд орж байгаа энэ 90-ад онд бичсэн одоо саяны 5 дугаар гиндангаас эхлээд нэг 10 гаруй үглийг бүх сайн мэднэ. Гэтэл гүрнэмд орж байгаа 80-ад онд бичсэн хар өвгөд тэргүүтэй ийм роман тэмдэглэлүүд цаашаа бүр ингээд өөрөө илүү цар хүрээтэй арман болгох гэж төрүүлсэн маягтай тийм зохиолууд нь бүр илүү бас их гоё ертөнц байд юм байлээ. Тэрийг бас бид нар бас сөхөж хармаар надад санагдсан. Эргэж нээж уншмаар тий. Тэгээ энэ дээр бол бадарчгүй их ухаалаг байсан юм билээ. 90-ад оны буюу яг эд нөгөө одоо 90 ханжаах ч гэдэг юм уу магадгүй өмнөх туршилтуудаасаа давсан яг бүтээлүүд нь яг 90 он хамаард юм билээ шүү дээ. Тэрийг яг энэ урт талд нь оруулаад 80-ад оны дээр янз бүрийн зарим нь айгүй хошин, зарим нь айгүй тийм нэг дуусаагүй, сонин төгсөөгүй энтрийн ард нь оруулсан. Тэгээ энэ бенсэн үлгэрчийг яг эхнээс нь уншихаар яг гол бүтээлүүд нь уртаа яваад идэг. Тэгээд яг 41 наснд авууд болцсон юм билээ л дээ. Би үнэхээр харамсалтай гэж л бодсон. Энэ хүн 41 наснда ийм хэмжээний бүтээл ингээд хийцэн байсан хүн цаашаа насалсан бол ямар гоё тийм зөрөгтэй биднэрт ямар гоё үүдийг үлдээх байсан бол тий. Тийм жишээлбэл тэр хар өвгүүд гээд арман дээр нь Африкийн нэг улс бүх өв соёлоо алдаж оюун санаагүй болоод цөөхөн оюун санаатай хүмүүсийн нэг өвгд эцсийнхээ юуг соёлын үе бид нар ч яваа археологчийн тухай гардаг. Тэр болохоор одоо яг л миний бодлоор тэр хар хурмуудыг одоо цохролтгүй ухаж археологийн судалгаа хийж байгаа Эрдэнэт докторыг надад санагдуулдаг. Тэгэхээр энэ хүний одоо битүүр одоо энэ хүмүүсийн саяны өвлгөөс авсан мэдрэмжийг ингээд тэнд нь үлдээгээд товчхон ирсэн дээр л болж байна. Гэхдээ энэ хүний энэ ертөнц бол яагаргүй мэд эргэж харах хэвээр бид ингээд сонсох хэвээр ертөнц шүү гэж л одоо хэлмээр байна. Тэгээд ингээд бүх юм ард үлдлээгээд сая нүгүлэн дунд байгаа. Өгүүлэмж шүү дээ тэр ингээд сэнсэртэл ингээд өгүүллийг дотроо хүнийг барчууруулснаа буцаагаад ингээд эвтэйхэн тайвшруулж байгаа энэ гайхалтай авьяасыг л ийм авьяас байсан шүү, ийм авьяас бидэнтэй цуг байгаа шүү л гэж одоо хэлмээр байна. Тий. Яг хав 5 дугаар гяндан өгүүлгээд гэхдээ нэг юу яагаад анх уншихаар ингээд айгу сонин жоо марзан дуу юм шиг. Марзан юм шиг мөртлөө айгу цаана маш их нөгөө ёжлол маш их ёжлол гэх юм. Яагаад Сталины охиныг оруулж ирв те. Яагаад 5 дугаар гяндан гэж нэрлэв. Хүн юу нь яг хоригдол гэвэл яг хүн яг өөртөө юуны хоригдол болж явд юм бэ? Тий. Яг хувь хүнээс ахуулаад бүр ус гүрнээрээ яг тий. Юу болоод байгаа ингээд яаж бас тэгж хармаар нөгөө хүсэл шунлын тойрог гэдэг шиг. Жишээлбэл одоо тэр юу бол мөрдөгч залуу бол хүний хувь тавилан аваач тоглолцоод зөвхөн нэг атгах чулууны төлөө тэг хязгааргүй үнтэй ч байж болно. Тэр чулууны төлөө хүний хувь тавилан аваач
тогссон. Гэтэл яг үнэндээ тэр хүн бол өөрийнхөө л тавилангаар тоглогдоод тэндээ нэг эргүүцсэн төлөг шиг нэг голын гарман дээр насаараа амьдэрсэн. Нэг түүнийг нь мэдээд түүнийг нь шоолоод магадгүй тэр чулууга голын гүн рүү чулуугдаагүй ч байж мэднэ. Тэр эмэгтэй тэнд ингэ шоолоод амьдраад байж байгаа. Гэтэл тэндээс очиж харсан хойч үеийн хүн болохоор хүний тэр хяслан амьдралыг илүү өргөн хүрээнд харж байгаа байхгүй. Тэгээд энэ төгсгөл нь надад их төгс санагдсан. Юу гэхээр бас айхтар төгс болсон. Юу гэхээр чулуун дараатай гэж байгаа. Хүний хувь тавилан чулуун дараатай. Чулуун дараатай. Энэ чулуун доороос өндийхгүй гэдгийг минь тэр л ганцхан олж харсан гэж байгаа. Тэгээд тэр яагаад олж харсан бэ гэхээр бул чулууны дэргэд амьдардаг. Бул чулууны хүн төрлөختний хувь тавилан дарсан агуу дарангуулагчийн дэргэд амьдардаг учраас тэр охин олж харж байгаа. Тэр охин Сталины охин гэдгээрээ биш, дарангуулагчийн охин гэдгээрээ энэ өгүүлэг рүү сонгогдсон орж ирж байгаа байхгүй юу? Тий. Арай өөр газрын юм байсан бол Муссолинигийн охин байх ч байсан юм уу тий. Тэгж надад санагдсан. Тэгж ингээд өөрийнхөө яг ингээд бичлэлтийг нарийн хүрээгээр нэг хоошлогдсон ингээд цаг хугацаа өнгөрсөн болон тэлсээр байгаад ингээд төгсгчдөг. Гүрний доржийн бол маш олон өгүүллийг ингэж төгсдөг. Зөвхөн үүнд ингээд амьдралаа зориулсан юм шиг надад санагдсан л да. Тий. Гэтэ ер нь бол их эрт хар залуудаа явсан ч гэсэн гүрний дорж бол энэ зохиолч бол ингээд бүх зохиол дээр яг өөрийгөө тулгаад шавхаад сэтгэл хангалуун төгсгдөг. Төгсөөгүй хэдэн бүтээл байгаа бас байгаа. Тэднээс нь бол цаашид бичин бүр айхтар тэлнэ гэсэн тийм бодолтой байсан юм шиг надад санагдсан тий. Тэгээ энэ бензин үлгэрчгээд ганц л нэг юм ном дотроос бол гүрний ямдоржийн ямар айхтар эрэл хайгуулж чөлөөт сэтгэгч тий цаг хугацаа орон зайны хувьд хүртэл бүр хэлээ зааргүй баригдахгүй сэтгэж бичдэг нь харагдана. Тэгээд одоо бас сонин өгүүлбэрүүд байд юм а хөгжим мурвлаас ахуулаад л тий. Тэгээд тэр Биторийн сайн унших чад хит урт болохоор нь болсон гүнж гэдэг айхтар өгүүлэг байх жишээтэй. Тэгээд ингээд ер нь бол одоо ингээд уншигчд ухаад үзвэл нэрэл нэг Эрдэнэсийн уурхайд ч юм уу их л тийм баялаг ертөнц рүү явж ороод яг л одоо саяын баярагийн ярьсан шиг нэг өгүүлгийнх нь ард нийжгээд ухаж ингээд байх санаа олон үнцэг. Олон юмыг өгүүлэгт нуугаад бичдэг бас айхтар тийм ширгээс нь ухаанаар биччихдэг айхтар. Нэг өгүүлгийг нь уншаад ингээд манай санаач өмөрч биш. Нэг өгүүлгийг нь уншаад дараагийн өгүүлэг нь орох гэхээр ингээд болохтоод байдаг байхгүй. Айгу бай тавьж уншмаар. Тэгээд уншаад явсан дараа маргааш ажил хийж яхад ягаад ч юм нэг тэр өгүүлгийг нь сэтгэмж эсвэл нэг шийдэл нь гинт орж ирээд инээдэг ч юм уу яахааргүй уртаар ингээд санаа алдмаар ч юм уу тийм бодолд оруулдаг зохиолч л доо. Тэгээд тийм зохиолч юм да. За ингээд тийм хуудас зэрэг чөлөөний подкастынхаа одоо бүтээл ярих буюу одоо бид өөр мэдрэмж гэд нэрлэлсэн байгаа тийм дугаарын маань ингээд эхний дугаар өндөрлж байна. Бид гүрний ямдоржийг онцолж бензин үлгэрч номоос нь одоо 5 дугаар гяндан өгүүлгийг хүргэн та бүхэнд ингээд товчхон ярилцлаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Хуудас зэрэг чөлөөнд подкаст нэвтрүүл.